За шинэ өдрийн минь төргий бүгдэнд нь идрисийн дөрөв амар сайн амжилттай давлаа биднээс. Амар хүйтэн байсан тий. За тэгээд 25 оноос би эхэлмээр санагдлаа. Тэгээд бас нөө сүмийнхаа хүмүүсээр маш их бахархсан. Тэгээд тэр талаар би хуваалцъя ихний юу болвол тэгээд 25 онд биднес нөгөө нэг Сүхбаатар дүүргийн залбирлын юунд оролцсон. Манай сүмээс баг ихэнх нь орсон баха. Тэгээд ойрд ерөөсөө би тийм нөгөө залбирлын юунд оролцоогүй удсан байлээ. Тэгээд тийм залбиралд оролцсон чинь урд нь болохоор чи биднес Библийн сургууль дээр тэгээд шөнийн залбирал энэ төр дээр айгүйх оролцдог байсан. Тэгээд тэрнээс хойш би ерөөсөө тийм юунд оролцоогүй удсан байлээ. Тэгээд тэр Сүхбаатар дүүргийн нэгдсэн тэм залбирлын юунд оролцлоо. Тэгээд манай сүмийн гишүүд болохоор нэг талынхаа нэм юун дээр сууж байсан байхгүй. Нөгөө тал ингээ хуваагдцсан. Тэгээд манай пастор удирдлаа. Залбирал маань эхэллээ. Тэгээд эхлээд чин заа залбираа. Тэгээд ингээд ээлжлээд явсан байхгүй юу. Гэсэн чинь манай сүмийнхэн бүр цаанаа л тэм нэг бүр ингээд тунхаглаж сурсан залбирлын одоо тэр нөгөө нэг өөр төвшөнд гэх юм уу тий гарцсан юм шиг надад санагдсан байхгүй. Тэгээд тэндээс би биднээс залбирлаараа одоо тунхагладаг болсон байна. Арай өөр төвшөнд биднээс гарцсан байна. Тэгээд бас хуучин юундаа үлдсэн хүмүүс бас байгаа юм байна гэж би харсан. Яг үл тэнцээ ингээд ээлжлээ залбирж байгаа байхгүй. Тэгэхэд чи манайхан бол тунхаглал тэнцээ юмыг буулгаж байна. Зарим нь болохоор зүгээр тэнцээ би шүүхгээгүй зүгээр тэнцээ ялгааг би харахад зарим нь болохоор урдныхаа хэвэндээ л байгаа байхгүй. Бурхан минь биднээс одоо ийм юутай байна. Ийм гинтэй, тиймч гэмтэй нөгөө нэг одоо нэг үлбэрч гэх юм уу тийм юун дээр байгаа юм шиг санагдсан. Тэгсэн чинь тэнд юу болсон бэ гэхээр одоо цагийн нөгөө технологи гэдэг байгаа шүү дээ. Яг тэр зүйл болж байгааг би харсан. Тэнд өөр нэг хүн залбирсан чинь биднээсийн залбирлын одоо тэр хүч одоо мэдрэгч байгаа шүү дээ. Тэрнээс бас ингэ суралцж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс шууд залбирлан шууд өөрчлөгдөж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэрийг харж агаад би бурхан зүгээр яг одоо технологи нь тэр газар ингээ хэрэгжих бүрэн боломжтой байгаа байхгүй. Тэгэхгүй тэднээс чи эднээс ийм сайн залбирлаад байна. Би одоо чадахгүй байна гэхгүй тэр газар шууд ингээ өөрчлөлт нь ирээд мэдрэгдээд байгаа байхгүй. Тэгээд тэрийг харж байхдаа үнэхээр баярлж байсан. Тэгээ манай сүмийнхэн болохоор ингээд залбираал ирэхлэнгүүд бинийгаа ингээд дэмжээ бүр ингээд уухалаад байж байгаа юм шиг бүр ингээд амар хүчтэй бинийгаа бүр ингээд амар юу яагаад байгаа байхгүй. Тэгээд бусад хүмүүсийн залбирлыг сонсоод ингээд ялгааг хараад би байжлаа. Тэгээ ямар ч байсан үнэхээр гайхалтай тийм залбирлын юм байсан. Тэр залбирлаар дамжуулан бурхан тэр газар үнэхээр гайхалтай зүйл хийсэн. Тэгээд биднээс тунхагладаг болсон юм байна. Залбирлын өөр төвшөнд гарсан юм байна гэж харсан. Тэгээд тэрний дараа биднээс юу яасан штэ. Крисмасаар биднээс үг хуваалцсан тий. Хүн болгон гарч ирээд нөгөө хүмүүст ингээд зогцсон. Тэгээ хүн болгоны дотор ингээд яг бурхан юм хийцэн байгаа аахгүй тий. Тэрийг ингээ гаргаж ирж байгаа, илэрхийлж байгаа тэр байдал нь үнэхээр гайхалтай. Бурхан тэр хүний дотор ажиллаж байна те. Ажилласаар байна. Тэгээд тэрийг ингээ хүн болгонд илэрхийлж байгаа тэр илэрхийлэмж нь тэр юм үнэхээр гайхамшигтайсан. Тэгээд сүмээр амар бахархлаа. Үнэхээр бүгд өсөж байгаа юм байна. Бидний дотор хийсэн юу байдаг штэ. Билбайт дээр та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн тэрээр үүнийг Христ Есүсийн өдрийг хүртэл төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэлтэй байна. Яг тэрнтэй адилхан бидний дотор эхлүүлсэн бурхан тэрийг ингээд өргөжлүүлээд хийсэн хിവэрэ байгаад байна. Тэгээд би тэр залбирлын дараа ингээд гараа явж исэн чинь биднээс ингээд бүтэнсээ өдөр болгон энд ирээд бидэнд одоо пастор маань одоо энд гарч байгаа ирж байгаа хүмүүс маань биднээс ингэж нэг галыг асааж өгч идэг.
Тэгээд бид ингээд дараагийн 7 хоногт тэрийг ингээд өрдөх хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэгэхгүй болоод одоо ингээд хүүтэнд биднээс нөгөө амар халуун газараас гараал явахаар ч ингээд даард штэ. Тэнгүүд би бодсаахгүй. Ингээд тэрийг өрдөхгүй ингээд явах юм бол улам ингээд бүлээрэл тэгээд баг хөлдөх магадaltaй тий. Тэгэхэд чинь биднээс өөрөөсөө шалтгааллах одоо зүйлүүдээ хийх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд бидний бурхан чад ингээ гуралсан бурхан гэж байгаа шүү дээ. Ариун сүнс, эцэг бурхан Есүс гэж байгаа. Тэрнтэй адилхан биднээс бас гуралсан юу байна гэж би хаарсан шүү дээ. Магтаал байна тий. Залбирал байна. Тэгээ Библи унших байна. Энэ гурав ч ингээд зогтсон байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингээд биднээс хийхгүй болоод үлбэр болоо тэгээд бас ингээд хөлдөх магадaltaй болж байгаа байхгүй. Тэгэхэд чинь биднээс бүтэнсээ өдөр олгон энчээ хурж ирээд тэр галыг авч байна. Өөрөө ингээд асааж байна. Тэгэж чадчихин тий. Тэгээд дараагийн 7 хоногт биднээс тэрийг ингээд алдахгүй явах хэрэгтэй байгаа байхгүй. Тийм би тэгэж харсан байгаа. Тэгээд тэр нэг галаар үздэг гэсэн тий. Тэгээд юу яасан? Хийгч маань үрийн талаар ярьжсэн шүү дээ. Үр болохоор нөгөө газар доор үхчээж тэр нь ингээд цаяалдаг. Тэгээд охиногч ярьсан шүү дээ. Тэгээд нэг цэцэг нь ингээд удаан байсаар байгаа. Тэгээд дараад нь хэдэн жил дараа ургасан гэсэн шүү дээ. Тэгээд тэр ургах хүртлээр өхгүй л байгаа байхгүй. Тэгээд тэр хөрсөн доор байгаа юм биднээс харагддгүй. Тэр нэг үхэж байгаа, яаж ургаж байгаа, яаж салгаалж байгаа тэр мөр нь бол харагдахгүй ш. Зүгээр нэг цэцэг юу соёолж ирэхэд л биднээс мэддэн штэ. Тэрнтэй адилхан тэр доор байгаа тэр юу өхгүй байх бас боломжтой байгаа таахгүй. Байгаа л ахаар тий. Тэгэхээр бидний дотор тэр нэг зүйл үхчээж биднээс урах гэдэг байгаа байхгүй. Тэгээ харин би ер нь залбиралтаа дандаа тэгтий нөгөө бидний дотор чи янз янз муу юм байгаа шүү. Өөрийгөө голох зүйл байна, аль эсвэл өөрийгөө дандаа буруу шаах ч юм уу тий. Аль эсвэл бидний дотор тэрслэл байна. Тэр бүгдийг үхчээж дараад нь би өөр би гарч ирэхээр байгаа байхгүй. Тэгээд тэр зүйлийг ойлгосон байгаа. Ямар ч байсан тэр үр үхчээж биднээс ургана. Үхэхгүй болоод урахгүй байгаа л. Тэр дотор ямар хэдийн тий ялцарт юм яа тий тэргээрээ байгаа л ах юм бэл. За тийм мен тэгээд юу отгоо гिचийн юунаас болохоор биднээс гिचийн итгэлгээд яасан шүү дээ. Гिचгээд миний нөгөө нэг библиэлд надад тэр яг гिचийн өрн байдаг гэсэн. Библийн сургалт дээр биднээсээ өгчээсэн байхгүй амар жижиггээр тэгсэн мөртлөө айгүй том аврах том мод толдог. Тэгээд биднээс болохоор нэг харьцуулалт хийдэж штэ. Би одоо тэрнээс намхан, би тэрнээс муухай, тэр надаас баян ингээл амар тийм харьцуулалт хийдэж. Тэгсэн чинь бурхан болохоор надаа ингэж санагцсан. Гिचийн төдий гээд итгэл байгаа штэ. Өөр байгаа штэ. Тэр чинь амар жижиггээр байгаа байхгүй. Тэгэхэд чинь чамд ийм л итгэл байхад гээд одоо энэ луг дээр байгаа. Харьцуулалт нь бурхны харьцуулалт нь үнэхээр гайхалтай. Тэгэхгүй өөр юмтай харьцуулсан болвол биднээс надаа ийм итгэлээ арай л авахгүй хаа гэд бодно штэ. Тэгэхэд чинь ийм жижигхэн итгэл надад бол байгаа гэдэгт хүн болгоо итгэхээр байхгүй. Эзэн хэрв та нар их гिचийн үр шиг итгэлтэй байвал тэр ялан модомд үнцээрээ сугарч тэнгист урга гэсэн тэр дагал болно гэж байгаа юм. Тэгээд надад нэг юм юу байдаг гэсэн. Нэг юм авраг мод аажмаар ургадаг тэр хизээч яардаггүй. Тэгэхээр биднээсийн одоо дотор эхлүүлж байгаа юм яарах хэсгүй байхгүй. Тэр нэг амар авраг том мод байдаг та. Одоо тэр нэг авартаар тэр гардаг та нэг юм амар том. Яг тэрэн шиг одоо тийм мод чинь хизээч амар ярал би ингээл хурдан урах чиг гэхгүй ингээд
багаар ингээд айжмаар ингээд том болдог байхгүй. Тэрнтэй адилхан биднээсийн дотор байгаа зүйл ч гэсэн би ингээд итгэлгүй байна, би өсөхгүй байна, би хөгжихгүй байна гэж өөрийгөө голохгүй те. Тэр дотор нь юм хийгдэж байгаа гэдгийг биднээс мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр авраг мод хизэж яардгүй гэдэг шиг биднээс ч гэсэн яарах шаардлагагүй байгаа байхгүй. Айгүй том мод нэг мэдхэд л амар том мод болцсон байхыг биднээс харах байхгүй. Тийм. За тэгээд гिचийн зүд итгэл ярьсан те. За тэгээ манайх нүүх юугаараа би бас нэг юм ойлгосон. Нүүгэлтэрээ. Тэрэн дээр юу гэж гарсан бэ гэхээр Филипп пастор хэлдгээр гаталж гар эзэлж ав гэдэг те. Тэгээ гатлах нь биднээсээ нэг үйлдэл байгаад байгаа шүү дээ. Өөрөөсөө шалтгааллах. Тэгээ би болохоор яг нүүмэргүй байгаад байсан. Нэг 7-8 жил болсон байна. Тэрнээс өмнө болохоор манайх юу зайсанд байжгаад тэр газараа нүүсэн байхгүй. Тэгээд тэр байрныхаа орцоолох нь л нүүсэн. Тэгээд би бүр нэг нүүхийн тийм одоо юутай травматай чившээ бүр нүүмэргүй санагдаад байгаа байхгүй. Тэгээд хүмүүс хүртэл бүр залхсан. Одоо танах дахиж нүүхгүй үстэй гэж. Тэгээд харин ашгүй азалчдаа дахиж өөр блок баригдсангүй. Тэгээд тэр газараа ямар ч юм нэг 7-8 жил амьдралаа. Тэгсэн чинь тэр нөгөө хуучраад ирэхээр манай нөхөр одоо жоохон нөгөө тавгүй болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэл нөгөө гарч орох нь ингээл төгжрээ те. Тэгэл гаднах масаад ингээл юм муудаад ирсэн чинь жоохон тэрэндээ стресстэй. Тэгээд ямар ч гэсэн нүүмэр ингээд. Тэгээд яг нөгөө хичээ сургууль эхэлсэн те. Бүх юм жигдэрсэн байхад чинь нүүн гээл тэнгуүч чинь хүн болгоо сэтгэл санаагаа бэлдэж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд тухайн үед ингээл амар хэцүү ерөөсө нүүмээргүй санагдаад тэгээд нөгөө байраа зарах дээр ч гэсэн ингээл сэтгэл санаа нь ерөөсө нэгдэж өгөхгүй байлаа. Тэгээд явцын дунд ямар ч хэлсэн бэлтлээ, хүүхдүүдээ ч бэлтлээ, өөрийгөө ч бэлтлээ. Тэгээд ямар ч хэлсэн байраа зараад яасан. Тэгээд яг бидний дотор бас тийм нэг юу байд юм бэ? Хуучин одоо юмнасаа салах хүсэлгүй. Шин зүйл рүү орох тийм юугүй. Бүр тэр нэг хуучин зүйлтэйгээ баймаар. Бүр тэрэндээ дасцал болцсон тий. Тэгээд шин зүйл рүү биднээс орох хэрэгтэй гэдэг шүү дээ. Шин зүйлийг харах хэрэгтэй байдаг. Тэрийг эзэлж авах хэрэгтэй байдаг. Тэгээд харин би яг нөгөө гатлаад тэрийг эзэлж авах нь ямар чухал юм бэ гэж харсан байхгүй. Биднээс тэр нь одоо өөрийн гэсэн тэр нэг үзэл бодол тэгэл хай чадахгүй одоо тэр гейм нүгэл байж тээ. Тэрэндээ ингээ зуралдаа би нэг ингэж чадахгүй байна гэдэг нэг 5 тухай бодооч юм уу яг тэрнтэйгээ байгаад байд юм шиг байна. Тэгээд тэрнээсээ салах гэж бас нэлээ юм боллоо. Одоо тэр нөгөө байр нүүх югаараа л ингээл ойлголж байгаа байхгүй. Тэгээд шинэ байрандаа ороод байхаар одоо тэр одоо орчноо тэр бүх зүйлээ бас бид эзэлж авах хэрэгтэй байхгүй тий. Тэр газараа тийм зүйлийг ойлгож ухаарсан байна. За тэгээ хэдүүлээ босоод зэлбраад эзэн барах нам агтъя. Бид өнөхөр гайхалтай цаг үед амьдарч байгаа итгэгчид. Тэг өнөөдөр миний хуваалцах зүйл бол үнэхээр сонирхолтой юу вэ гэхлээр өнгөрсөн 7 хоногт Чинзогийн ярьсан зүйлийг яг үргэлжлэн байна. Үнэхээр сонирхолтой. Тэгээд өнгөрсөн 4 өдөр би яг бүлгийнхаа уулзалтыг тараа явж авах бурхан илүү тод болгож өгсөн. Тэгээд юмс ингээд айгүй гоё ингээд эвлүүлдэг пас тоглоомнуудтай эвлээд нэг бүтэн гоё зураг гардаг. Бид дээр тоглоом дуртай байхгүй. Тэгээ охинтойгоо тоглолтээ. Тэгээд бүгдийг ингээ эвлүүлээд дуусгаар нэх гоё амраалтай. Яг аль хэсэгтэйгээ ингээ таарч байгааг нь олно гэдэг чинь бас амар ухаан шаардж байгаа байхгүй. Тэгээд бүтэн зургаа ингээ эвлүүлж дуусны дараа бид нэр хэсэгхэн зургийг хардаг байсан бол бүтнийг нь харахаар шал өөр зураг гарч ирж байгаа байхгүй. Бүр тод, дүрсэн ч тод, илэрхийлэмж нь ч хүртэл тод болдог. Яг тэрэн шиг. Тэгээд
Эхлэл номон дээр эхэлдэг тийм үү? Бурхан тэнгэр газрыг бүтээжээ. Бурхан яг хин юм бэ бидний хувьд? Бурхан өөрийгөө сая дуулсан тийм үү? Бурхан илчилнэ гэдэг. Бурхан үнэхээр өнөөдөр бидэнд өөрийгөө хин гэдгээ илчлэхээр шийдсэн байна. Амен. Тэр бол бүтээгч юм. Эхлэл номон дээр тэр бүгдийг бүтээдэг. Тэр Тэнгэрийн улсыг бүтээгээд газар дэлхийг бүтээдэг. Тэр өөрийнхөө үгсээр л бүтээждэг ерөөсөө. Тэгэхээр түүнээс өөр бүтээгч нэгэн гэж байхгүй байхгүй. Бид хаанаас эхэлсэн бэ гэхлээр түүнээс эхлэлтэй. Хүнээс эхлэлтэй биш байхгүй. Хамгийн гайхалтай зүйл нь тэр бүтээгчээсээ бид эхлэлтэй. Бүх зүйл түүнээс эхлэлтэй, түүн рүү очдог. Энэ бол цорын ганц үний юм. Тэгээд Эхлэл номон дээр гарч байгаа тэр бүх зүйлсийг Бурхан бүтээгээд өөрийнхөө дүр төрхийн дагуу хүнийг бүтээгээд. Тэгээд түүнд амийн амьсгалыг үлээж өгдөг. Хүн төрлөختөн бий болсон цаг мөчөөс хойш хүн Бурхантай хамт байх, Бурхангүй байх гэдгийг ялгах бид нар Библиэрээс маш олон зүйлийг хардаг. Тэгээд Бурхан хүнд даалгавар өгдөг тийм үү? Эден цэцэрлэг чинь моддыг арчлаа гэдэг. Түүнд даалгавар өгдөг. Тэр ажил хийж эхэлж байгаа байхгүй юу тэр чинь? Бурханаас өгөгдсөн ажил байна түүнд. Зүгээр нэг бүтээчээл ингээл заа чи одоо ингээм амьдр гэж орхичаагүй. Түүнд ямар нэгэн даалгаврыг Бурхан өгсөн байгаа. Арчил энэ огторгын шууд, хээрийн амьтад, загас жаргал бүгдийг чи захирах ёстой. Бүгдээрэнд нь Адам нэр өгсөн байгаа. Яаж тэр нэрсүүдийг ингэж оноож зөв нэрлсэн бол гайхалтай тий. Тэгэхээр тэр түүнд яг Бурханы тэр мэрэгэн ухаан байсан байгаа даа байхгүй. Бурхан амийн амьсгалаа үлээж өгөхөд тэр мэрэгэн ухаан нь хамт өгөгдсөн байсан байгаа даа. Анхны хүндээ өгөгдсөн тэр мэрэгэн ухаанаараа Адам тэр амьтдыг гэд нэрлсэн байгаа. Тэр нэрүүд нь одоо хүртэл бид нар нэрлж амьдардаг. Өөр хинч тэр нэрүүдийг ингэж солиогүй. Тэр ингээ 90 босынаар яг тэр амьтанд нь тохирцсон байдаг. Могоо бол могоо, загас бол загас, загсан дотор өчнөө олон загастай байдаг тий. Халим гэл тий. Одоо ер нь олон янзын амьтад байдаг. Тэгээд би бодсон байхгүй. Бурхан үнэхээр нин сайхнаар бүтээсэн байгаа байхгүй. Нин сайхан гэж Библиэр байна шүү дээ. Тэгэхээр бид нар яг тэр нин сайхан бүтээлийнх нь бүтээл байгаа даа байхгүй. Явцын түнд хүмүүс одоо зарим нь одоо энэ итгэгч ч гэдэм үү хүмүүс одоо ингэ заан одоо бас бүтээлийн Бурханы бүтээсэн бүтээлийг шүтээд байгаа байхгүй. Хүмүүс аль эсвэл зарим нэг уул, мод, хад тий тэрийг очиж шүтээд байгаа. Яагаад тэгдэм бол гайхаад байгаа байхгүй. Уг нь бид нар жинхэнэ Бурханы бүтээсэн бүтээгчээ бид нар шүтэх ёстой байхгүй. Тэгтэл бүтээлийн хүмүүс ингэ шүтээд яваад идэм бэ. Тэгээд би бодсон байхгүй. Тэгээд тэр бүтээл болгонд Бурханы мөн чанар шингэсэн байт юм байна. Тэндээс ямар нэгэн тийм юм хүн ингэж эргэлхийлж хайгаад тэнд ингээд Бурхан байт юм байна. Энэ заан чин Бурхан юм байна. Аль эсвэл энэ хад, энэ модонд хүрэхэд айгүй гоё болчиход байт ингээд. Угаасаа Бурхан бүтээсэн учраас түүний бүтээсэн түүний мөн чанар байгаад хамгийн гол нь сүнсэн хүндээ байдаг байхгүй. Тэр нь бүр тэр бүтээлүүд дундаасаа ялгагддсан байна. Тийм учраас хүмүүс ингээд тэрийг ингээд буруу газараас ирж хаяагаад ирсэн юм байна. Жинхэнэ бүтээгчээ олох хэрэгтэй. Жинхэнэ бүтээгчээ бид нэр таних хэрэгтэй юм байна. Тэр бол бүтээгч. Би түүгээр бүтээгдсэн, тэр санаачилсан, тэр аль хэдийн төлөвлөсөн хүн нэг бүрийг зүрхэндээ тэр бодож бүтээж бий болгосон байгаа тоххой. Тэгэхээр эхлэл бол түүнээс түүн лүү бүгд очино. Амен. Тэгэхээр Бурхан бол үнэхээр бүтээгч юм байна гэдгийг энэ газар би үнэхээр тунхаглаж байгаатаа талархаж байна. Тэгээд Бурхан бол Бурхан. Өөр ямар ч Бурхан байхгүй энэ дэлхий дээр. Өөр ямар ч Бурхан гэж байхгүй.
Тэг өнгөрсөн өдрүүд би Авраамийн түүхийг уншсан. Үнэхээр гайхалтай байсан. Тэгээд бүгд Бурхан Авраамыг хэрхэн дуудаж байгааг эндээс харъя. Тэг Эхлэл номны 12 дугаар бүлэг. Тэгээд эзэм Авраамд айлдахдаа чи их нутгаас төрлүүдээс мөн эцгийнхээ гэрээс гарч чамд миний харуулах нутаг руу явагтун. Чамаас би агуу үндэстнийг гаргаж чамайг бас би ерөөн чиний алдрыг би агуу болгоно. Чи тэгээд өрөөгдөх болтугай. Чамайг өрөөгчийг би өрөөж, чамайг хараагчийг би хараана. Газар дэлхийн бүх овгууд чамаар овоглоод өрөөгдөх болно гэв. Тэгээд Авраам эзний хэлсэн ёсоор гарч явж Лот хамт яв. Авраам Харанаас хөдөлсөн тэр үед 75 настай байв. Авраам эхнэр Сара түүний дүү Лот болон Харанд байхдаа цуглуулсан бүх эд юмс олж авсан хүмүүсээ аваад тэд Канаан нутгийг зорин хөдөлжээ. Тэгээд тэд Канаан нутагт орж ирэв. Тэгээд Авраам тэр нутгийг туулан Шихемд байгаа Мормогийн царс модонд хүрэв. Тэр үед Канаанчууд тэр газарт нутаг байжээ. Эзэн Авраамд үзэгдэн би чиний өвөр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Авраам өөрт нь үзэгдсэнд эзэн зориулж тэнд тахилын ширээ босгожээ. За юу ч гэсэн энэ хүртэл башээ. За тэгээд Бурхан Авраамыг дуудсан байгаа. Тэгэхэд Авраам өөртөө байгаа бүхний аваад эцгийнхээ гэрээг орхиод гарсан. Тухайн үед Бурхан бид нар шиг одоогийн шиг юм технологи, гар утас, интернет юу ч байхгүйсэн. Ямар газар очихооч тэр мэдэхгүйсэн. Харин Бурхан дуудах үед тэр эхнэрээ болон дүүгээ аваад гарч байгаа. Тэр нэг аялал байгаа байхгүй. Юр бусын аялал. Түрүүн одноо хэлсэн шүү дээ. Хуучин газараасаа ингээд хөдлөх хэцүү байсан гэд. Авраам бол шууд Бурханыг хэлэхэд тэр даруй үйлцсэн байгаа байхгүй. Өөрийнхөө дассан хийдэг байсан бүх зүйлсээ орхисон. Тэрийг орхиод Бурхантай хамт алхах, Бурхантай хамт амьдрах амьдралынхаа эхлэлийг эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд тэр Бурхантай хамт алхаж эхлээд явхдаа тэр яасан бэ гэхлээр өнөр өтгөн болсон. Тэр улам илүү баян болсон. Улам илүү мэрэгэн ухаантай болсон. Улам илүү Бурханыг сонсож сурсан. Бурхантай алхаж амьдарч сурсан байгаа байхгүй. Түүнийг дуудахад тэр үйлдэл хийсэн тийм үү? Өөрийн гэр орныгоо төрлөх гэрээ орхисон. Өөрийн мэддэг бүхнээ орхисон байхгүй. Яг хүнийг их бүх зүйлсээ тэнд орхиод гарсан байгаа байхгүй. Харин Бурхантай юр бусын хинч хизээж алхаж байгаагүй тэр зам руу тэр Бурхантай хамт алхаж эхэлсэн юм байна. Тэгээд Бурхан түүнийг үндэстэн болгоно. Би чамаас үндэстнийг гаргаж ирнэ гэхэд тэр бас итгэсэн. Үнэхээр юр бас одоо ингээд бид нэр ингээд 21-р зуунд амьдарч байна. Тухайн үеийн Авраамийн амьдрал, түүний амьдарч байсан газар, орон нутаг өөр байгаа. Үнэхээр өөр. Тэгэхэд юу ч байхгүй зөвхөн дуу хоолой тэр сонссон. Тэгээд үйлдэлсэн. Энэ нь Бурханд үнэхээр тааламжтай байсан байгаа байхгүй. Тэгээд түүнд амлалтын хүү болох Исаакийг өгнө гэж ярьдаг. Энэ Бурхантай хамт алхаж, Бурхан биднийг дуудахад тэгээ үнэхээр гайхалтай. Ингээд цааш нь уншихаар Авраам, Исаак, Яаков, Мосе Бурхан дуудахад бүгдээрээ нэг л хариулт хэлдэг. Би энд байна эзэн минь. Би энд байна. Бурхан дуудахад түүнд олдох үйс байх хэрэгтэй юм байна бид нар. Бурхан хаан дуудаж байна биднийг. Бурхан намайг дуудаж гин үгүй юу? Сонсдог байх хэрэгтэй байхгүй. Тэд хариулж байгаа хариулт надад үнэхээр сонирхсан. Бүгд яг л адилхан
хариулт хэлж байгаа. Би энд байна. Эзэн минь. Өнөөдөр бид нэр Бурхны өмнө яг л энэ үгийг хэлэх ёстой юм байна. Миний Бурхан биднийг дуутахад миний хариулт яг л ийм л байх ёстой. Яагаад гэвэл бидний итгэлийн үг эцгүүд тэднэр тэгж л амьдарсан байна. Тийм хариултыг Бурханд өгснөөр тэд таалагдсан байна. Даалгавраа авсан байна. Тэр газараа тэр Бурхантай уулзсан байгаа байхгүй юу? Түүнд олдох үйс байна гэдэг чинь ямар чухал юм бэ? Тэгснээрээ бид нар өөрсдөө хувь тавиланд хүрэх юм байна. Өөрсдөө Бурхантай уулзрна гэдэг чинь ямар чухал юм бэ? Түүн одоо биднэрт бүр илүү боломж байгаа байхгүй юу? Ариунаас ариун газар руу бид чөлөөтэй ордог. Тэр цаг үед бид амьдарч байгаа. Бурхан дуудлаа би энд байна. Биднийг хаач тийм үү ажил дээрээ гэртээ юу ч хийж яваад Бурхан дуудахад тийм ээ эзэн минь би энд байна. Та надтай яриач. Бурханд ингэж олдох үйс нэгэн байна гэдэг чи ямар чухал юм бэ? Тэгжээж тэр хүнээр Бурхан юм хийдэг байгаа даа байхгүй. Тэр хүнтэйгээ Бурхан ажилдаг. Үнэхээр тэр хүнийгээ сургадаг, сахилгажуулдаг, авч явдаг, өрөөдөг. Тэгэхээр үнэхээр бид нар Бурханд олдох үйс нэгэн байх нь үнэхээр чухал юм байна. Бурхан бас эдгээгч. Би энийг үнэхээр тунхагламаар. Бурхан бидний зүрх сэтгэлийг, сүнсийг, бие махбодыг, оюун бодлыг тэр бүгдийг эдгэх хүчтэй. Яагад үл тэр бүтээсэн бүтээлээ мэддэг байхгүй. Тэгээд хамгийн гол нь бид түүний дүр төрхийн дагуу одоо Христийн дүр төрхийн дагуу бид нар өөрчлөгдсөөр байгаа. Исаак Сара өнгөрөхөд Исаакийн зүрхэнд эхийгээ алдсан тэр гансрал тэр бүх зүйлийг Бурхан л эдгэсэн байхгүй. Эхнэртэйгээ Авраам хүүдээ эхнэр авсан ба. Ребекатай суухад л тэр эхийгээ алдсан тэр гансрал одоо зүрхэндх тэр хоосон орон зайг нь дүүргэж өгсөн. Бүр үнэхээр тэрийг би харахтаа юу Бурхан үнэхээр төгс эдгэх юм аа. Яа дийл тэр цаашаа явах ёстой байсан. Тэр амлалтын хүү байсан учраас тэр цаашаага үргэлжлэх ёстой. Тэр гансрал тэр хагцал дотроо гуниг дотроо үлдэж болохгүй байсан. Эцэг нь ч түүнийг мэдчихсэн. Тийм учраас өөрийнхөө зарцтай хэлээд очоод Лабаныхаас тий дүүгийн аваад тэр Ребекаг аваад ир гэдэг. Тэгээ очоод Ребекаг авчирдаг. Тэр зарц бас үнэхээр гайхалтай. Надаа би бүр үнэхээр өмнө нь яаж уншдаг байсан гэмээр сая уншихад бүхэл юм ингээд нүдний өмнөр ингээд кино шиг үзэгдээд өнгөрч байгаа байхгүй. Тэгээд тэр хүнийг би өмнө нь хизээч хараагүй, зургийг мэдэхгүй, уулзаж үзээгүй. Ямар хүн гэдгийг би яаж мэдх юм бэ? Тэгээд Бурханд хэлдэг тийм. Бурхан үнэхээр тэр хүн үнэхээр мөн болвол одоо намайг ингээ худгийн дэргэд очингууд тэр бүсгүй гарч ирээд надад ус өгөх болтугай. Тэгээд бүр болохгүй. Хинч ус өгж болно шүү дээ. Тэнгүүтээ миний тэмээнүүдийг бас услаг. Би таны тэмээг ч хүртэл услаад өгье гэж хэлэх юм бол тэр эмэгтэй яг Ребека мөн байна гэж би таниа гэж аах. Тэр үнэхээр гайхалтай. Энэ зарц чинь бас бурханлаг хүн байсан шүү. Яг нөгөө бурханлаг хүнтэй амьдарч байгаа тэр нэг зүйл бас тэр хүнд бас очсон байгаа даа. Бурханыг дагж яваа Авраамыг дагж байгаа хүмүүст ч хүртэл тэр бурханыг дагах, бурханы дуу хоолойг сонсох тэр нэг үлдсэн байгаа даа байхгүй тэнд. Тэгээд очихоор Ребека гарч ирдэг төд бодлого. Ребека гарч ирээд би танад ус өгөөч. Би танд ус өгье гэх. Тэнгүүт би таны тэмээнүүд чинь бас услаад өгье гэх. Яг нөгөө эмэгтэй мөн байна гэж таньдаг. Үнэхээр юр босъё. Тэгэд Исаак бол цаашаага үргэлжлэл. Авраамийн үргэлжлэл. Бурханы тэр байтугай цааш бурхан хамт явах ёстой нэгэн мөн байсан. Ишмаил ч биш, дараагаа Кетурагаас төрсэн эмэгтэй ч өөт ч биш, хөвгүүд ч биш, ганцхан Исаак байсан. Исаак бол яг амлалтын хүү байсан. Бурханаас өгөгдсөн. Түүний өвийг авах, түүний итгэлийг, түүний
бурхантай алхсан алхааг цааш нь үргэлжлүүлэх нэгэн бол Исаак байсан байхгүй. Үнэхээр гайхалтай. Тэгээд бурхан төгс идгээдэг үнэхээр. Тэгээд бүр ямар ч сорвгүй, ямар ч тийм гомдлгүй, ямар ч үзэн ядалт байхгүйгээр хүнийг идгэж чаддаг байгаа байхгүй. Өөр хинч биш. Тэр намайг бүр үнэхээр гайхшруулсан. Тэгэхээр бурхан бол үнэхээр идгээгч. Энэ дэлхий дээр амьдарч байхад бид нэр идгэрэл заавал хэрэгтэй. Идгэрэлгүйгээр бид нэр цаашаа алхаж чадахгүй. Энэ замыг дуусгах боломжгүй угаасаа. Бурхангүй хүн ч тэрийг даван туулахад хэцүү. Тэгэхээр бидэнд ямар зол завшаантай байна вэ? Бурхан бол эдгээгч. Бид өдөр бүр түүний өмнө энэ ариун оршихуйд түүгээр эдгээгдэх тийм нээлттэй өдрүүдэд амьдарч байгаа байхгүй. Тийм учраас бидний зүрхэнд шарах, сорив, үс хонзон хизээч нутаглах ёсгүй. Амен. Тийм учраас бурхан өөрийгөө энэ өдөр би бол эдгээгч гэж тунхаглаж байна. Амен. Бурхан бас хангагч. Авраам өөрийн хүүгээ аваад морин уул руу явдаг. 2 зарцтайгаа. Тэгээд 2 зарцаа үлдээгээд, илжгээ үлдээгээд хүүгээ дагуулад шатаалт тахилаа тахих модоо аваад явдаг. Хүүн Исаак аваасаас шатаалт тахилын хурган хаана вэ аваа гэхэд Авраам бурхан ханганаа л гэдэг. Тэгээд очоод надад үнэхээр сонир санагс би урд нь тэгж харж байгаагүй юм лээ. Очоод шатаалт тахилынхаа бэлддэг. Тэгээ хүүгээ хүлдэг. Гэхдээ Исаак ерөөсө тэмцэлдэггүй байгаа байхгүй. Яагаад тэмцэлдэггүй юм бол тэр балчир хүү штэ. Хүү яава та яагаад намайг алах гэдэг юм бэ? Гэж яагаад тэмцэлдэггүй юм болоо? Тэгээд бурхан хүүг биш хурга шатаалт тахилын хоныг Авраамд өгдөг. Хүүд бити гар хүрээ. Гэт шатаалт тахилын хоныг өгдөг. Тэгээд тэд хонио эзэнд өргөөд бууж ирдэг. Би энэгээр юу хэлэх гээд бурхны оршин байдаг газар бид хангагддаг. Өөр хаанч биш. Бурхан байдаг газар миний сүнс, сэтгэл, оюун бодол бүх зүйлс мөн материалын зүйлс хангагддаг. Түүний оршин байдаг газар бид сууж, түүний оршин байдаг газар бид хамт амьдарч сурах хэрэгтэй. Тэндээс л бид нар бүх соруулж их ундраг маань тэндээс эхлэлтэй аваад байгаа байхгүй юу? Бурхан хаана байна? Бурхан энэ цаг үед энэ уйлралд яг хаана юу хийж байна? Энэ сүм дотор хүн нэг бүрийн амьдралд юу хийж байна? Энэ сүмд та байх ёстой юу, үгүй юу? Байгаа бол байх ёстой бол бид нар ямар оролцоотой байх ёстой? Зүгээр нэг суугч байх юм уу? Бүтэнсээ өдөр хурж ирээ сонсдог нэг юм байх юм уу? Аль эсвэл гал ассан байх ёстой юм уу бидний дотор? Яагаад тэгэхээр сүм дотор маш хүчрхэг юм сүнсний эрчимжүүлэлт эхэлсэн байгаа байхгүй юу? Бүр үнэхээр хүчтэй, үнэхээр тод. Ариун сүнс маш хурдтай явж байгаа. Маш хурдтай хүмүүсийн дотор ажиллаж байгаа. Түүний ажиллагааг бид нар хязгаарлах ямар ч боломжгүй. Бид түүнээс асуух ч боломжгүй. Тийм учраас бид түүнтэй нэгдсэн дээр байгаа байхгүй юу? Энэ сүмд та юу хийх гэж байна? Би тэрний чинь нэг хэсэг бай. Та намайг ашиглаач. Та надтай намайг та тэр газар аваачаач. Бүр тийм зориулттай байхыг бурхан шаардж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр бид нар зүгээр энгийн нэг цаг үед амьдарч байгаа биш. Угаасаа бурханд итгэсэн бол та ер бусын эгэлгүй тийм ялалтай амьдралаар амьдрна. Зарим үед хэцүү зовлонтой байна. Гэхдээ хизээч Христийг туулсан шиг тийм зовлонг бид нар хизээч амсахгүй. Тийм учраас бүр нэг тийм яг нэг тийм дүрлцсэн гал шиг тэгж асч амьдрмаар байгаа байхгүй юу? Бүлбэр биш. Бурхан минь өгөөч биш. Үгүй бид авах болно, бид эзлэх болно.
энэ газар Бурхны хийлж байгаа бүх үгсийг тунхаглах болно. Тийм л ирч хүчтэй, тийм л итгэлтэй байх ёстой. Бидний залбирал түрүү одно хэлсэн. Бид нар өөр байсан. Угаасаа өөр байх ёстой. Яг тэгвэл бидний дотор байгч нэг нь энэ дэлхийд байгч нэгднээс агуу хүчтэй учраас бид өөр байна, өөр сүнстэй байна. Угаасаа ариун сүнс тэгээ биднийг өөр хооронд минь танилцуулна заяа. Сүнслэг ийм хамт алхах найз нөхдөй чинь сүнслэг энэ зам дээр алхах нэгнийг бидэнд танилцуулна. Амен. Тэгээ саяхны өдрүүд би Сувда Астрт яриад энэ талаар бас хуваалцж байсан. Зүгээр ингээд зарим нэг хүнээр жишээ авъя заяа. Бусдыг нь яагаад хэлээгүй ингэж битээ бодоор. Зүгээр л надад илэрхийлэгдсэн зүйл тэр шүү. Ингээд чинзэг харахаар яг ингээд миний сүнсний хамтрагч. Түүний дотор асдаг зүйл, түүний дотор ингээд хөдөлдөг бүх зүйлийг би мэдэрдэг байхгүй сүнсээрээ. Яг миний дотор ассан зүйл яг энэ штэ. Яг энэ зүйлийг хэлсэн штэ. Яг ингээд нөгөө мэдэрдэг бүр ингээд сүнсээ. Өөр харахаар номлогч чинзэг харахаар яг л ингээд номлох бэлэг авьяас түүнд өгөгдсөн байгаа даа байхгүй. Тэгээд сая 4 дахь өдөр нөгөө уулзалт бүлгийн уулзалтан дээр бас тояа ихч үг ярьжсэн. Тэгэл жишээ нь гэж байгаа л ярьдаг нэг үгтэй. Жишээ нь одоо Египт 2 бай л та гэж байгаа л тэгэнгүүтлээ. Египт 2 бай. Бит хоёрыг одоо пасторууд маань одоо хөдөө очиод тэр сүмийн тэр чуулганд очиод үйлчлчихэд иргэн за гэж явна бит хоёр. Тэнгүүт би очиод ингээл магтаал залбираа тэгэл эгийг номлоод гээл тэрийг 1 2 биш 2 3 удаа давтаж ярьж байгаа байхгүй. Тэгээ би дөрөвт та яагаад дандаа ийм жишээ аваад дээ. Өөр хүнтэй яваач. Өөр хүнийг авч яваач. Тэгээд бодчихсон чи гинт надаа энэ зүгээр жишээ биш юм байна. Энд чи иш үзүүлгийн чанартай үг юм бэ нэ. Тэгэж хүлээж авсан байхгүй. Тэгэл юм л болохоор жишээ нэг бит хоёр гэх. Тэр би тэг өөр хүний жишээ авч болдгоо. Өөр хүнтэй явж болдгоо юм байх та гэж бодсон. Тэгээд дөрөвт өдөр яг тэр яриа өрнөх үед надад яг тийм мэдрэмж төрсэн байхгүй. Энэ зүгээр нэг яриад байгаа юм биш юм. Би нэг жишээ болгоод яриад ийн гэж бодоод байсан байхгүй. Тэгээд өөр хүн гэж хэлчихсэн чинь одноо модоо хэлдэггүй юм бах та чи тийм. Тэгсэн чи биш. Яг тойд би тэг хүлээж авсан. Тэгээ нэг өдөр бит хоёр явах байхаа. Тэгээд ярьсан. Тэгээд нөгөө бүлгийн уулзалт хийгээд ингээд залбирдаг байхгүй юу? Хөвчлэн бие л залбирчдаг. Яг тэр мөчөд залбирал эхлэхээс өмнө штэ. Өмнө энэ тоягчийг залбирчих гэж хэлчихээ даа гэж бодчихж залбирал эхэлчихэнгүү за гэд орхичоод хэсэг зур бид нар харь хэлээр залбирсан. Тэгжсэн л тоягч өөрөө залбираад эхэлсэн. Бүр өөрөө залбираал удирдаал тэгэл дуусгацсан. Бүр ингээд хэлэх шаардлагагүй тийм. Сүнс нь мэдэрчээдэг бүр тэгээ би яриад дуусных залбираа дууснаар би таныг ихлэ залбир гэж хэлэх гэжсэн чи та залбираа явуулчлаа гэд. Бүр яг ийм нэг сүнсээ ингээд мэдэрдэг. Бүр нэг одоо хараагаараа баг би нэг ойлголцох гээд байгаа юм шиг бит хоёр чинь. Тэгэхээр ийм сүнслэг зам дээр хамт явах бидэнд хамтрагчд хэрэгтэй. Тим нэгнүүдийг та нарт Бурхан үнэхээр танилцуулах болно. Амен. Тэгээд энэ сүмд сүнслэг эцгүүтч бас шинээр төрөн гарна. Би тэрэнд итгэдэг. Яагаад гэвэл бид яг тэр сүнслэг эцгүүтийн тэр гинжин хэлхийн дунд явдаг учраас. Тийм учраас би Бурхан талархаж байна. Тэгээд цааш нь явахад Бурхан эдгээдэг, хангадаг, тэр өөрөө бүтээгч. Тэгээд тэр аврагч. Христээр дамжуулан биднийг аварсан байхгүй. Бурхангүй байхаас биднийг аварсан юм байна. Тэр өхөл мөхөл бол зүгээр цаашаа заа юу. Зүгээр л Бурхангүй амьдрах тэр аимшигт амьдралаас биднийг аварсан байгаа байхгүй. Бурхангүй амьдрна гэдэг чинь зүгээр л тэр чигээрээ
мөнхийн тамд байгаа мэт тийм л амьдрал байгаа байхгүй. Хамгийн эхлээд бид энийг ойлгох ёстой юм байна. Бурхан биднийг өөртөөгөө эвлэрүүлэхийн тулд аварсан юм байна. Мөнх ам түүнтэй хамт амьдрах гэхээс хамт амьдрах түүнтэй хамт байх л тэр л хамгийн чухал байгаа. Бид нар газар дэлхий дээр тэр тухай юмсуудыг авна, өвлөн хамгийн гол нь түнгүүгээр бид надад байгаа бүх зүйл хоосон байгаа тоххой. Би амьдралынхаа нэг хоёр мөчшийг би аягүй сайн сандаг. Нэг нь болохоор яг нэг хуучин сүмээс гарчаад нэг хэсэг ямар ч сүмгүй, удирдахчгүй яг надаа миний дотор тийм хуурай цөл санагдчихсан байхгүй. Хаашаа явах вэ? Яах вэ? Намайг ингээ удирдах нэгэн хэрэгтэй шүү дээ. Бурхан та хаана байна? Өглөө гэрээсээ гараад явдаг, хайчаа мэдгүй. Бүр нэг тийм ямар ч зориггүй, яг тийм нэг цөлөөр явж байгаа юм шиг тэр хэдэн сарыг би лав тэгж өнгөрөөсөн. Бүр тэгээд бурхан яг тэр үед миний дотор тэр бүхэл хүний гих бүх зүйлсээс маань цэвэрлжсэн үе байсан байлаа л дээ. Яг тэр үеийг гэр орон бүх зүйл бол энгийн хэвээ. Тийм амар хүнд өвчин туссан, аль эсвэл хүнд амьдралын тийм хүнд асуудал юусоо байхгүй. Гэтэл миний дотор яг тийм хоосон байсан байхгүй. Бүр яг тийм хоосон. Бүр залбирах гэхээр залбирч чадахгүй. Яг л ингээл цөл дотод ингээл гав ганцаархнаа байгаа юм шиг тэр мэдрэмж. Тэгээд бурхан яг намайг тэр үед би байнга залбир гэрээсээ гараад явна. Тэгээд залбирна. Тэгээд хотоор нэг хід тойрчл буцаал гэртээ хайрдаг. Бүр ямар ч зориггүй юу хийхээ ч мэдэхгүй. Яг тэр үед бурхан яг ингээд чиглүүлж байсан. Тэгээд совда астартай би угаасаа холбоотой байдаг байсан. Тэгээд ерөөсөө ерөөсөө л совда астартай л холбогдъё. Яа тэгэхээр бурхан надад хэлсэн байхгүй. Энэ хүн бол чиний сүнслэг эцэгч юм уу? Тийм учраас холбоотой бай. Түүнтэй намайг хувь тайланд нь хүргэх нэгэн байгаа байхгүй. Бидний хувь тайланлуу минь хөтлөх хин нэгэн хүн заавал байна энэ газар дэлхий дээр. Jonathan David байна, Philip Pastor байна, өргөөний эцгүүд байна. Дараа нь бид нар өөрсдөө сүнслэг хүүхдүүдийг дагуулах болно. Гайхалтай. Тэгэхээр бурхан бол аварсан биднийг түүнгүүгээр амьдрах тэр аимшигт амьдралаас аварсан, мөн үхлээс ч аварсан. Бурхан биднийг эвлэрүүлсэн байгаа хөө. Өөрөө эвлэрлийн тэр жуулчлалыг өөрөө хийсэн. Тэр өөрөө санаачилсан. Хин нэгэн хүн биш. Тэр нь гайхалтай. Үнэхээр. Тэгээд энэ цаг үед бид төгсгөгч үеийнхэн гэж ярьж байгаа. Яг энэ Авраам, Исаак, Яаков, Мосегийн тэр үед бурхан илчилж байсан тийм үү? Тэр шинэ гэрээнд ч илчилж байсан. Тэр иш үзүүлгийн биелэлтийн цаг үед бид нар амьдарч байгаа байхгүй. Тэгээд бидний онцлог юу вэ гэхлээр хин нэгэн ерөөсө тодорч гарахгүй. Хин нэгэн хүн ерөөсөө энд ганцаараа алдаршихгүй. Ямар ч тийм боломжгүй. Харин бидний дотроос Христ алдаршина. Бидний дотроос Христүүдийг олж харна. Хин нэгэн хүн биш. Тэр нь үнэхээр гайхалтай. Тэгээд бид нар ганцаараа явахгүй. Үргэлж бидэнд хамтрагч байна. Үргэлж бид хамтдаа байна. Энэ цаг үеийнхний нэг онцлог байгаа байхгүй юу ерөөсөө. Тэгээд манайх бүлгийн уулзалтуудаа 14 хоног болгоно пүрүү гарагт хийдэг. Тэгээд яг үнийг хэлэхэд би өөрөө энэ уулзалтаас босч ирсэн байхгүй. Энэ уулзалтанд ирэх болгондоо миний сүнс сэрэгдэг. Миний бурхан намайг хүчрхжүүлдэг. Тэгээд зарим үед би нэг сая өнгөрсөн зуныг санаж байна. Бороо ороод тэгэл бүр ингээл амар түгжрээл тэрэнгүүт нь би за өнөөдөр айгүйх бороотой байна. За өнөөдөр болчих гээл. Тэгээ бэлцээ. Тэгээд бүтээсээ дээр ирээд явж байхад ариун сүнс намайг зэмлсэн байхгүй. Чи уулзалтыг зогсоох ёсгүй. Ямар ч юм болж байсан уулзалт бол болсон хэвээр байх ёстой.
Яг тэгэхээр тэр газар очих болгонд бурхан очсон хүннийг бүр дээр ажилдаг үнэхээр. Би тэр газар очих болгондоо түүний гүн тийм юр бусын оршихуй дотор би сэргийгддэг. Миний сүнс лав сэргийгдсэн. Миний амьдрал өөрчлөгдсөн. Би өөрчлөгдсөн. Ерөөсө тэр чигээрээ өөрчлөгдсөн байхгүй. Тэгэхээр би эндээ хэрэгтэй. Тэгэхээр энэ уулзалтуудыг бурхан бүр үн цэн өгöd байгаа байхгүй. Бурхан үн цэн өгж байгаа бол би тэгж томсоргүй хандах ямар ч аргагүй. Тэгж болохгүй гэдгийг би бүр мэдэрсэн байхгүй. Тэгээд сувда астарт бас хэлжсэн. Тэгэхэд ганцаараа байсан ч гэсэн чи оч. Хоёулахны байсан ч хий. Филипп астарт ч бас хэлжсэн. Түүнтэй алах, хамтдаа алах. Түүн хамтдаа бурхантай хамт алах. Алхсан хിവэрэ бай, уулзсан хിവэрэ бай, үүнийгээ үргэлжлүүлсэн хിവэрэ бай. Яагаад гэвэл бидний дотор тэр гал хин нэгэнд нь бас хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр миний дотор ассан гал одоо хинд нэгэнд нь хэрэгтэй. Дараа нь би нэг өдөр үнэхээр бас унтарсан явж байгаа чи билүү хэн мэдлээ. Бид нар мэдэхгүй шүү дээ. Хүн янз бүрийн амьдралын цаг үеийг тоолдог. Тэгэхээр бид биенээсээ тэр тэнхийг авдаг, тэр тэнхрэх хүчийг авдаг, сүнслэг хүчийг авдаг. Зарим нэг зүйлийг ганцаараа даван туулахад хэцүү байдаг үнэхээр. Би Бачаргал бас тэр манай гэрт ирээд уулзчихсан тэр өдрийг би үнэхээр хизээж мартдаггүй. Тэгэл манай гэрт ирээл нөхөртөө минь ярилцаал хоол идэл зүгээр л нэг яриа штэ. Тэгэхэд тэр газар бурхан зүгээр юр босын ажил хийсэн. Зүгээр л хоёр хүн ярьж байгаа. Би гурав дахь заяа. Тэгэл яг тэр газар миний бүхэл тэр гомдол, хорсол, үзэн ядал бүх зүйл зүгээр байхгүй болгосон байхгүй. Миний олж харахгүй байсныг пастор харсан байгаа байхгүй. Тэгээ надаа хэлэнгүүт би ингэж харах ёстой юм байж штэ гэд тэр үед миний дотор би өөрөө бүр тэр газар идэгрээд би чөлөөлөгдөөд би тэнцээ чи бүр өстэй алингаа алдчихж байгаа штэ. Уг нь өөр хүнтэй уулзах гэдэг байна шүү дээ. Тэгэхэд тэнцээ чи өөр юм болоод байгаа байхгүй. Би бурхны өмнө зөв болох хэрэгтэй байсан байна. Би бурхны нүдээр бусдыг олж харах тэр хараа маань нэгдэх ёстойсэн байна. Хүнийхээр л хараал. Өстө болохгүй байх бүтгүй. Би сүмдээ явж байгаа лаг гэд байдаг. Гэтэл ерөөсөө тийм биш байсан. Би бүр илүү цэвэршүүлэгдэх хэрэгтэй. Би бүр илүү идэгрэх хэрэгтэй. Зүрхний гүндэх тэр идэгрэл надад бүр хэрэгтэй байсан заяа. Тэрийг ойлгоод тэр хоромхоо мөч хэдхэн секунд юм уу, дайл юм уу мэдгүй. Яг тэр үед миний дотор байсан тэр бүхэл харанхуй бүх зүйл алга болсон. Тэгээд ингээд жилийн дараа ингээ харахад миний зүрхэнд, миний бодолд ямар ч тийм сорив байхгүй, ямар ч тийм гомдол байхгүй, ямар ч тийм одоо үзэн ядал байхгүй би мэдэрсэн байхгүй бүр. Тэгэхээр бидэнд хин нэгэн хэрэгтэй. Та бид биендээ хэрэгтэй. Энэ зам тийм амархан зам биш. Гэхдээ хамтдаа туулвал энэ амархан байж чадна. Тийм учраас бид биентэйгээ энэ газар их юм болно. Цаашаа бүр их үргэлжлэх болно гэж би бодчих. Гэхдээ илүү хялбар байх болно. Яагаад гэвэл бидний доторх тэр хүн маань илүү өсч харин одоо хүн маань устж үгүй болж байгаа учраас Христ илүү амьлаж би илүү өөхөх болно. Тийм учраас бид биентэйгээ илүү их тааламжтайгаар хамтдаа алхах болно. Амен. Тэгээд одоо энэ цаг үед одоо Монголын нийгэмд болж байгаа зүйлсийг та нар харж байгаа бах. Тэгээд ариун сүнсийн маш хүчрхэг ийм хөдөлгөөн эхэлсэн байгаа. Тэр юу вэ гэхлээр энэ газар бурхан үннийг тогтоохоор эхэлсэн байгаа байхгүй. Шудраг бус бүхэл нийгэмд байгаа бүхэл шудраг бус хээл хахвал бүх зүйлсийг тэр эцэслэгээр шийдсэн. Амен. Үүний эсрэг ариун сүнс бүр үнэхээр хүчрэхээр ажиллаж байгаа. Бидний тэгэд энэ ажиллагаа нь эхлээд өөрийнхөө сүмээс эхэлж байгаа байхгүй. Христийн биеэс эхэлж байгаа байхгүй. Энэ нь юу гэхээр та биднээс эхэлж байна гэсэн үг байхгүй.
та биднээс яг үнэн дотор алхаж байна уу үгүй юу гэдэг маань эхлээд Бурхны өмнө шалгагдана. Бурхан эхлээд өөрийнхөө сүмийг шалгана, биднийг шалгана, намайг шалгана. Яг Бурхан доторх тэр үнэн дотор амьдарч гин үү чи? Яг үнэн байж чадж гин үү? Яг тэрийг маань бүх хүнийг бүр дээр үнэхээр шалгаж байгаа. Бид нар тэр шалгуураар явж л байгаа. Зарим нь мэдээгүй байх, зарим нь мэдсэн байх, уйлсан, дуулсан өчнөө юм болж байгаа шүү дээ. Тий. Тэгээд энэ нь цаашаа Христийг бие Бурхан өөрийнхөө Христийн биеийг үнэн дотор тэр бүгдийг шалгаа цэвэршүүлээд гаргаад ирчих юм бол тэр сүмэн тэр бие энэ нийгмийг цэвэршүүлэх байхгүй. Түүнээс биш хин нэгэн одоо улсын их хурлын гишүүн ч юм уу хин нэгэн дарга нь биш байхгүй тэнд. Тэгэхээр энэ эхлэл биднээс эхэлж байгаа. Өөрийнхөө сүмээс, өөрийнхөө хүмүүсээс. Яг Бурхан өөрөө ариун учраас тэр дотор бид ариун байх ёстой. Бид ариун байх ёстой. Тэгээд тэгснээрээ бид Бурхан бид өөрсдөө бүр зам, үнэн, ам гэдгийг харуулж амьдрна гэсэн үг. Христ бол зам, үнэн, ам гэдэг тийм үү? Яг л тэр хэсэг нь бид нар байна гэсэн үг. Тэгэхээр энэ бүх зүйлс биднээс эхэлж байгаа. Бурхан бол бүтээгч, тэр бол ангаагч, тэр хангагч, тэр бас зам, үнэн, ам юм бол энэ бүх зүйлс, энэ бүх илэрхийлэлтэн дотор бид цаашдаа алхна гэсэн үг. Амен. Тэгээд өөрийнхөө бүхий л арга замуудаараа Бурхан биднийг үнэхээр өөрийгөө бидэнд илчлэн харуулах болно. Амен. Яг л түрүүний дуу шиг үнэхээр яг тэр дууг дууслахаар л миний сүнс бүр амар хүчтэй хөдөлдөг байхгүй. Нэрэ тийштэй. Та үнэхээр хангагч штэ. Та зам штэ. Та үнэхээр агуу нэгэн шүү дээ. Тэр өөрийгөө бүр илчлэн бидний донд байгаа хамгийн балчраас хамгийн настайд нь хүртэл тэр өөрийгөө хинбэ гэдгээ бүр илчлэхээр шийдсэн байгаа байхгүй. Бүр тэгээсээ бидний сүнслэг нүд нээгдэх хэрэгтэй байна. Бидний сүнслэг тэр сүнслэг зүйлс мэдрэмжтэй байж сурах хэрэгтэй байгаа байхгүй. Бид эцгийнхээ дуу хоолойг сонсож сурсан байх хэрэгтэй. Тийм ээ би энд байна эзэн минь. Би энд байна. Таны оршихуйд таны өмнө зогссон хിവэрэ байна. Энэ бол хамгийн зөв хариулт юм байлээ. Эцгийн өмнө үргэлж би энд байна. За дараа жил эсвэл одоо энэ ажлаа дуусгачаа цагаан сарын дараа бууцны ажиллагааны дараач биш. Яг одоо биднийг Бурхан дуудаж байна үнэхээр. Тэгвэл бид юу гэж хариулах вэ? Би энд байна. Тийм ээ. Амен. Амен. Халелуя. Тэгээд бидний дотор эхлүүлсэн тэр гайхамшигтай ажиллагаа одоо хүртэл үргэлжилсээр л байна. Бурхан биднийг дагуулсан хэвээрээ байгаа тэр бас итгэмжтэй байхгүй. Тэр гэрээгээ сахидаг, Авраамтай байгуулсан тэр гэрээгээ тэр сахисаар л байсан. Одоо ч бидний үед сахисан хэвээр байгаа байхгүй. Яг л бид нар чи итгэлийнх нь үр удам нь учраас. Тийм учраас тэр итгэмжит тэр ямар гайхамшигтай итгэмжит гэдгийг бид нар өөрсдийнхөө амьдралаас одоо энэ Библиэлд бичигдсэн хүмүүсийн амьдралаас харахад мэдэж болно. Тэр Исаакта гэрээ Авраамтай байгуулсан гэрээгээ Исаакта үргэлжлүүлсэн, Исаакта байгуулсныг цаашаа Яаков болон Израилийн ард түмэнтэй тэр үргэлжлүүлэн авч явсан. Цаашаага Мосег дагуулж явсан. Тэр хизээч сүнслэг удирдлагаар тэр хүмүүсээ хизээч таслаагүй байхгүй. Бурхан өөртөө байх бүхэл боломжуудыг үргэлж бий болгодог байсан өөрөө. Тэр тийм л итгэмжтэй байхгүй бүр. Тэр Библиэлд маш олон хүүсэр эмэгтэйчүүдийг хэлдэг. Тэд гайхалтай үр жимсийг хүртдэг. Тэдний үр жимс нь үргэлж Бурхантай хамт алхдаг хүчрхэг нэгнүүд болж өсдөг. Тэр үнэхээр намайг үнэхээр баярлуулсан. Тэгээд одоо тэр Ребека байна. Бас тэр Рахел байна. Тэр эмэгтэйчүүд бас айгүй сонио. Яг нөхөртөөгөө уулзах үедээ тэд дандаа худаг дээр очдог.
Тэр нь надад үнэхээр санаа. Яагаад данлаа худаг руу явдаг байсан юм бол? Худаг. Тэр эмэгтэйчүүд бас л Ребека Исаактай уулзахын тулд тэр Авраамын зарцтай худаг дээр уулздаг шүү дээ. Худаг руу явдаг, хонио хайруулахаар шийдсэн яв. Тэгэхээр тэр нэг худаг гэж нэг юм байгаад байна да тий. Тэгэхээр тэр худаг чинь бурхан байгаад байгаа байхгүй. Яг тэр бурханаас ундаалдаг тий. Худаг дотор чинь ус л байгаа ш. Тэр ус чинь амийг тэтгдэг. Тэр бидэнд амьдралыг өгдөг тийм үү. Тэгэхээр бид нар бас яг л тэр нүдээр бас олж харах ёстой юм байна гэж харсан баа би. Рахил бас өөрийнхөө аавынхаа хондыг хариулахаар худаг руу очихдоо тэр Яаковтай тааралддаг. Гайхалтай гэж. Тэгэхээр бид бурхнаас эхлэлтэй гэдгийг хизээж мартаж болохгүй байна. Тэр бидний дотор ямар гайхалтай зүйлийг хийж байгаа вэ гэдгийг бид нар зүгээр итгэх хэрэгтэй. Яг л зарим зүйлсийг бид орчилж харж чадахгүй. Тэрийг чадах гэж хичээх ч хэрэггүй. Яг л тэр байгаа гэдэгт итгэх нь хангалттай байхгүй. Үлдснээ бурхан өөрөө хийч. Тэгээд Авраам бурхантай хамт алхаж явахдаа тэр маш олон газар руу ингэж нүүдэлдэг. Нэг газар очиод тэндээ хот байгуулаад сууршчих байхгүй. Дандаа ингэ нүүдэлж явдаг байсан. Тэгэл тэр амар олон ард түмэнтэй өөрийнхөө олон зарц нараа дагуулаад, мал сүргээ дагуулаад тэгэл нүүдлэх. Тийм амархан биш шүү дээ. Гэхдээ л бурхан дуудсан бол нүүдэг, явдаг, хөдөлдөг. Тэгэхээр бид нар нүүх нь бас сайн. Бид нар зүгээр нэг газараа суугаад тэндээ тухлах биш. Бурхан биднийг хааш нь дуудаж байна. Бурхан яг энэ цаг үед одоо биднийг хаашаа биднийг дагуулж байна. Тэр газар руу бид нэг явдаг байх хэрэгтэй байхгүй. Тэгээ 2026 он эхлээд эхний цуглаан эхлэхэд надад бас яг тэгж мэдгдсэн те. Бурхан биднийг илгээх юм байна уу? Бид явна, илгээгдэнэ. Явсан газар болгондоо түүний гэрчлэгч нар байна. Тийм учраас бид нар бэлэн байх хэрэгтэй. Эзэн минь би энд байна гэд бэлэн байх хэрэгтэй юм байна. Бид илгээгдэх болон одоо энд ингээд хідүүлэхнээ байгаа ч гэсэн бид нар явна, бас энд хүмүүс ирнэ. Суудлал олдохгүй ботлоо хүмүүс дүүрэн шүү хүмүүсээ. Тэгэх болно. Амен. Бурхантай хамт алхахдаа бид нар маш олон зүйлсүүдтэй болдог. Түрүүн би хэлсэн тийм үү? Авраам бурхантай хамт алхаж эхэлсэн тэр амьдрал дээрээ маш баян хүн болдог. Түүний очиж уулзсан газрууд түүнийг маш ихэр хүндэлдэг бүр. Та бол ноён юм, бидний дунд хамгийн агуун юм. Тэр Сарага оршуулах газар хайхад үгүй та хүссэн газар аав. Та аль нь ч авч болно гэдэг. Түүнд тийм хүндлэлтэй ханддаг. Бурхантай хамт алхсан хүн хизээж хоосордгүй. Тэр хизээж ганцаарддаггүй. Түүнд бүх юм нь боломжтой болж ирдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр алхаандаа бид нар үргэлж анхаарч явах хэрэгтэй юм байна. Өнөөдөр бурхан надад юу хэлж байна тэрийг сонсох. Яагаад гэвэл бид нар маш их тийм нөгөө завгүй цаг үед, завгүй тийм эрен үед амьдраад байна л та. Одоо утас, интернет, тэгээд хөгжрөл тий. Энэ бүхнээс үл шалтгаалan бурханы оршихуйд амьдарч түүний байдаг газар өөрийгөө байршуулж сурах хэрэгтэй. Бид өөрсдөө одоо түүн рүү очдог байх хэрэгтэй байхгүй. Түүний өндөрлөг газар, түүнтэй уулздаг нэг ер бусын тэр өндөрлөг газартаа бид өөрсдөө очдог байх хэрэгтэй. Амен. Энэ нөгөө нэг биднээс гарч байгаа үйлдэл болоод байгаа байхгүй. Авраам хүүгээ дагуулад алхсан тэр алхаа шиг. Амен. За тэгээд бүгдээрээ хэсэг хугацаанд бас залбирна.
Юу вэ гэхлээр бурхан өөрийнхөө оршихуйд тэр бидэнтэй уулзаж хүн нэг бүрт хэлэх гэсэн үгс байгаа. Хэсэг хугацаанд бүгдээрээ залбирая. Харь хэлээр залбирч болно. Монгол хэлээрээ залбирч болно. Хамгийн гол нь түүнтэй уулзаж түүний оршихуйд яг түүнтэй нүүр тулан уулзаасай. Мэн. Халелуя Иесус. Ариустай яг одоо бид таны өмнө ирж байна. Тэгээ би яг одоо энэ зогсож байгаа хүн бүрийн төлөө онцгойлонгуй залбирахыг үнэхээр хүсэж байна. Бурхан та хэлэхдээ би оршин байдаг. Би бол мөнхийн бурхан. Надад бүх зүйл боломжтой. Тэр зүйл надад итгэдэг хүн бүх зүйл боломжтой гэж хэлсэн. Харин яг одоо би өөрлөгөө хармаар байна. Аваа би таныг эцгээ гэж мэддэг юм болов? Би эцгээ гэж би таныг таньдаг юм болов? Та миний эцэг мөн үү? Би таныг аваа гэж дуудах зохистой нэг юм мөн үү? Халелуя. Би бүхэл өчл байдлыг хойш нь таммаар байна аваа. Магадгүй би таны өмнө зөв юм үлдэж чаддгүй байх. Би магадгүй таны өмнө зөв амьдарч чадаагүй байх. Яг энэ өдрийг хүртэл. Яг энэ 6 сая хүртэл. Харин та шин зүйлийг хийгэж. Таны нэр үрд магтдаг болтугай. Учир нь мэрэгэн ухаан хийгээд хүч чадлан зөвхөн танаас л надад ирдэг юм аа. Би энэ өгүүлбэрийг хүлээн зөвшөөрмөр байна. Үнэхээр таны нэр үрд магтагдаасай. Миний амьдрал дээр, миний байгаа зүйлс дээр, миний үлдэж байгаа бүхэл зүйлс дээр, миний олж байгаа санхүү дээр, миний гэр бүлийн харилцаан дээр, миний амьдрал дээр үнэхээр та үргэлж магтагддаг байгаасай. Таны нэр үргэлж миний амьдралын маань нэг хэсэг байж магтагдаасай. Миний амьдрал дээр байгаа бүхэл зүйлс дээр та л магтагддаг байгаасай. Учир нь танаас тэр мэрэгэн ухаа гэд хүч чадлан зөвхөн танаас л ирдэг штэ. Энэ амьдрал дээр олох бүх орлого нөхцөл байдал бүхэл зүйлс дээр таны мэрэгэн ухаан мэдлэг чадваргүйгээр би амьдрах ямар боломжгүй шүү дээ аваа. Энэ өгүүлбэр энэ утгын яг одоо минийх болоосай. Би эзэмшигч нь байх юмсан. Та бүхэл цагуудын туршид, бүх үеүүдийн туршид та хязгаарч өөрчлөгдөг нэгэн бол зөвхөн та юм аа. Та бол хаадаг босгодог, та бас унгаадаг. Та мөнхөг нэгэн болгож чаддаг нэг бол зөвхөн та юм аа. Хаатуудыг босгох, хаатууд унах нь таны л галт байдаг. Тийм илийн бол өнөөдөр та намайг босгооч. Та намайг яг одоо шин зүйлс рүү ороход намайг бэлдэж өгөөч. Үнэхээр надад туслаач. Миний амьдрал дээр болж байгаа бүх зүйлсүүдийг харахад надад ухаарлыг өгөөч. Тийм учраас надад мэрэгэн ухааныг өгөөч. Чадваруудыг өгөөч, ухаарлыг өгөөч. Та надад мэдлэгийг өгөөч. Миний эргэн тойронд та өөрийн бүхэл зүйлсээр та хүрээлж, та бий болгож, та тавьж өгөөч. Та шин зүйлүүд миний амьдрал дээр үргэлж хийдэг байгаач. Тэгээ намайг өөрийн нууц гүнлүү оруулж чаддаг тэр нэгэн болгож өгөөч. Та надад өөрийнхөө нууцуудыг илчлээч. Өөрийнхөө бүх зүйлсүүдийг надад харуулж өгөөч. Тэгээ намайг харахуу дотроос татан гаргаач. Мэддэг зүйлсүүдээс намайг салгаж өгөөч. Та тэгээд өөрийнхөө гэрэл дотор, өөрийнхөө амьдрал дотор та намайг байлгаж өгөөч. Та өөрийнхөө хүссэн амьдрал дотор намайг байлгаж өгөөч. Би хэн болох биш. Харин та өөрөө намайг хэн байлгах ёстой? Тэр байр суурин дээр намайг байлгаж өгөөч гэж өнөөдөр би танаас гуйж байна. Өнөөдөр би таны өмнө ирж байна. Өнөөдөр би танд энэ бүх зүйлийг даатан өргөж байна. Халелуя Иесус. Үргэлж миний зүрх сэтгэлд хөрөх болтугай. Яг одоо бидний зүрх сэтгэл үнэхээр ямар нэгэн зүйлийг буруу хийснийхаа төлөө уучлал гуйж, буруудахдаг амьдралдаг биш. Харин өнөөдөр таны хүч чадалд утсан учраас надад хүч чадлыг өгөөч залбирдаг залбирал яг одоо бидний амьдралыг өөрчилж авах болтугай. Бид нар чадахгүй байгаа зүйлээ
ямар нэгэн зүйлсөө буруу байна гэж үзэж байгаас гэхээс илүүгээр өнөөдөр таны мэрэгэн ухаан дутгаж байгаа учраас би чадахгүй байна. Таны мэдлэг дутгаж байгаа учраас би чадахгүй байна. Таны мэдлэг мэрэгэн ухаан надад хэрэгтэй байгаа учраас та надад зөвгөөч гэсэн залбирлаар солигдсон ер бусын цаг байх болтугай. Үнэхээр миний амьдралыг хамгаалаач. Үнэхээр миний амьдралд хүрээч. Миний амьдралын өнцөг болон бүр цэг мөч бүр дээр хэрэггүй байгаа зүйлийг та надад яг одоо зайлуулж өгөөч. Яг одоо хэрэггүй байгаа зүйлс нэг бүрээс хагацхад та надад тослоголтгой гэж энэ өглөө би таны өмнө гуйн залбирч байна. Энэ өдөр үнэхээр таны цаг байх болтугай. Энэ өдөр үнэхээр таны юр бусын дүүргэлт бидний амьдралаар бэлхэм дөрөв явах болтугай тунхилж байна. Тэгээ ирж байгаа өдрүүд таны хурцсхийн дагуу байх болтугай. Яг одоо бидний мэддэг биш харин таны хүч чадал бидний амьдралыг дүүргэж авч явах болтугай. Яг одоо өнөөдөр бид эндээс гарч яхад таны ялалтад үргэлж миний өмнө бэлхэм дөрөв байх болтугай. Таны хүч чадал үргэлж намайг авч дагуулan авч явах болтугай. Дайснууд үргэлж надаас хол байх болтугай. Дайснууд миний амьдралыг харах биш харин тэд нар миний амьдралыг хараад таныг хардаг амьдралаар солигдох болтугай гэж энэ өглөө яг энэ цагт би таны нэрээр тунгалан залбирж байна. Тийм л учраас та миний амьдралыг өөрчилсөн учраас та миний амьдралд орж ирсэн учраас өнөөдөр би энэ газар таны нэрийг алдаршуулж байна. Өнөөдөр би энэ газар таны хүч чадлыг энэ газар тунхилж байна. Таны эрх мэдлийг би энэ газар тунхилж байна. Таны юр бусын гайхамшигтай хүч чадлыг би энэ газар тунхилж байна. Бүх алдар магтаалн зөвхөн танд байх болтугай. Алдар зөвхөн танд бүрэн утгаараа очих болтугай. Бидний аварсан, бидний эдгээсэн, бидний хангадаг, бидэнтэй үргэлж ханд байдгийн төлөө бид танд талархал өргөж байна. Есүсийн нэрээр. Амен.